Сайн байцгаана уу? Астро тул байна. За өмнөх бичлэг дээр би та бүдэн амласан ёсороо 6 дугаар сард илүү мөнгөний боломж нэгдэх ордуудын талаар ярихаар бэлтгэлээ. За энэ бичлэг маань бусад бичлэгнээсээ илүү онцлогтой байх болно. За бусад бичлэгүүдийг маань та ерөнхийдөө бол заавал өөрийнхөө мандалд ордыг мэдгүйгээр өөрийн нарны ордоор буюу хүн болгоны мэддэг байршил дээр үндэслээд буюу төрсөн сар өдөр дээр үндэслэн мэдээллээр сонсож болдог бол энэ бичлэг маань болохоор танаас заавал өөрийн мандалд орд мэддэг байхыг шаардах болно. За яагаад вэ гэх юм бол астрологи дээр буюу энэ YouTube суваг маань астрологийн YouTube суваг. За тэгээд астрологи дээр болохоор бидэн дээр таны натал чарт буюу таны төрсөн үед гаригуудын байсан байршил дээр үндэслээд 2 дугаар гэрээр дамжуулан ерөнхийдөө бол хөрөнгө мөнгө санхүүгийн боломжуудыг харж идэг учраас та өөрийнхөө мандалд ордыг мэдэх шаардлагатай гэж хэлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл та хэрвээ нөгөө өөрийнхөө төрсөн он өдөрт суурилсан нарны ордороо сонсох юм бол энэ илүү бодит бус байх болох учраас та хэд манайх өөрийнхөө мандалд ордоор сонсорой. За мандалд ордоо мэдгүй хүмүүс байх юм бол баруун дэд буланд гаргаж авах заавар бичлэг оруулж өгье. За та хэд мөн өмнөх бичлэгийн адил өөрийнхөө найз нөхөд гэр бүлийнхэн ойр дотныхондоо энэ бичлэгийг явуулахаа мартаоцай. Өөрөөр хэлбэл тухайн боломжийг алдалгүй ашиглахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг энийг мэдэх ёстой гэсэн үг шүү. За мэдээж тухайн аз завшаан боломж байгаад гаригуудын таатай нөлөөлөл байсан ч гэсэн тэрийг та ашиглахгүй байх юм бол буюу хүсэл төдий байгаад ямар нэг үйлдэл авахгүй бол тухайн зүйлийг хэрэгжүүлэх боломжгүй буюу тухайн аз завшааныг алдаад тавиад явуулах гэдэг хандлагатай учраас за энэ бичлэгээр ерөнхийдөө бол та хэдтэй илүү сануулгах зорилгоор буюу тухайн аз завшаан боломжийг хэрхэн ашиглах вэ гэдэг талаас энэ бичлэгийг бэлтгэж байгаа юм шүү. За тэгэхээр 4-р байранд болохоор жинлүүрийн мандалтай хүмүүс орсон байна. За жинлүүрийн мандалтай хүмүүсийн хувьд 6 дугаар сард мөнгөний хувьд шууд 2 дугаар гэр дээр буюу мөнгө хөрөнгө санхүүгийн гэр дээр биш ч гэсэн сугар бөгөөд бархасад гаригууд 10 дугаар гэр дээр нь хоорондоо холбоос үүсгэж байгаа үе байгаа. За өөрөөр хэлбэл ажил мэргэжил бөгөөд бусадтай харилцах харилцаагаар дамжуулан эд баялаг хөрөнгө мөнгө орж ирэх боломжийг олгож өгч байгаа учраас 4-р байранд орж байгаа гэсэн үг юм аа. За яриад байгаа тэр сугар бөгөөд бархасад гариг ийг маань тайлбарлаж хэлэхэд сугар гариг болохоор өөрөө хайрдурлал бөгөөд хөрөнгө мөнгө санхүүг илтгэдэг. За бархасад гариг болохоор аз завшаан боломжуудыг илтгэдэг. За тэгтэл энэ хоёр гариг маань хоёулаа сарын эхний хагас 10 дугаар гэр дээр нь явж байгаа учраас ажил мэргэжил нэр хүнд бусдад харагдах байдал за амжилт за магадгүй бизнестэй хүмүүсийн хувьд илүү бизнес талаас аз завшаан боломж орж ирэх боломжтой буюу шинэ үйлчлүүлэгчтэй болох гэдэг ч юм уу гол шинэ ажлын санал орж ирэх ажлынхаа байгаа албан тушаалыг өсгөх нэр хүндээ өсгөх хүмүүсийн итгэлийг илүү даах байдлаар тухайн хөрөнгө мөнгө санхүү илүү ахих боломжууд орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр шууд утгаараа мөнгө авах гэхээс илүүтэйгээр таны нэр хүнд өснөрөө мөнгөний үе хаалга нэгж байгаа үеийг цаг хугацааг илэрхийлж өгч байгаа гэсэн үг юм аа. За үүнээс гадна 6 дугаар сарын 21-нд нар маань мэлхийн орд руу орсноор мэлхийн ордны улирал эхлэх учраас энэ нөгөө нэг 10 дугаар гэрийн тань энерги буюу ажил мэргэжлийн карьер бусдад харагдах байдлыг тань илүү гол фокус болгож өгнө гэсэн үг. За ингэснээрээ түрүүний хэлсэн нөлөөллүүд илүү ихсэн гэсэн үг байна. За түүнээс гадна 6 дугаар сарын 30-нд болохоор бархасад гариг маань таны 10 дээр гэрлөө шилжиж орж байгаа буюу ажил мэргэжилтэй холбоотой найз нөхдийн өөрийн хүрээллийг илүү тэлэх хурдтай хугацааны зорилгоо ч гэсэн биелүүлэх боломжтой болох илүү нийгмийн хүрээллийн хувьд дэмжлэг орж ирэх үе байгаа учраас ерөнхийдөө бол нэр хүндээ өсгөө зөв хүмүүстэй холбогдсноороо тэндээс мөнгө ирэх боломжтой байдлыг шууд бусдаараа танд илэрхийлж өгч байгаа сар гэсэн үг байна. За үзэн жинлүүрүүд маань байх юм бол та хэд маань өөрсдийнхөө ордны лого үгүй бол өөрийнхөө ордны нэрийг бичиж үлдээхээ мартаоцай. За тэгээд бичлэгийг лайк дараа subscribe хийгээд 6 дугаар сарынхаа илүү дэлгэрэнгүй зурхаан таллыг сонсоогүй байгаа бол сонсоорой. За 3 дугаарт орсон орд маань болохоор үхрийн мандалтай хүмүүс маань орсон байна. За үхрийн мандалтай хүмүүсийн хувьд гэх юм бол 6 дугаар сард мөнгөтэй холбоотой маш сонирхолтой боломжоор дүүрэн боловч гинтийн тогтворгүй нэлийн их шилжилт хөдөлгөөнтэй энерги байгаа. За яагаад вэ гэх юм бол таны 2 дугаар гэр буюу хөрөнгө мөнгө санхүүгийн гэр дээр ихрийн од байрладаг бөгөөд за энэ сарынхаа турш ерөнхийдөө бол ихрийн ордны байршлууд энерги гаригуудын хөдөлгөөн ихрийн ордыг маш олон байдлаар өдөөж өгөх болно.
За яриад байгаа хоёрдугаар гэр маань болохоор өөрөө хөрөнгө мөнгө санхүү орлого бөгөөд өөрөө өөрийгөө үнэлэх байдлыг илэрхийлдэг гэр байгаа. За гэхдээ эхрийн орд болохоор энэ ордонд ороход мөнгө одоо нэг биш олон их усрээр орж ирдэг. За үгүй бол мөнгө олох олон санаа олох боломжтой. Үгүй бол илүү олон ур чадварыг эзэмших хандлагатай нэг биш нэлээд эдийн сувгаар ерөнхийдөө бол мөнгө орж ирэх боломжтой байдаг. За үхрийн мандалтай хүмүүсийн маань хувьд энэ сард болохоор ярих, бичих, ямар нэг байдлаар магадгүй контент хийх, үгүй бол шинэ зүйлийг зааж сурах, за магадгүй одоо ямар нэг зүйл зардаг хүмүүс байлаа гэж бодоход маркетинг хийх, хүмүүстэй ярилцах, худалдаа хийх, борлуулалт хийх гэдэг байдлаар мэдээлэл дамжуулах байдлаар үгүй бол одоо олон их усрээс орлогынхоо одоо үр талхыг нээх боломжтой. За ялангуяа одоо яг 6 дугаар сарын 15-нд та хэдийн маань 2 дугаар гэр дээр эхрийн ордонд шинэ сар гарч байгаа учраас энэ ерөнхийдөө бол одоо шууд утгаараа шинэ мөнгөний мөнчлөг эхэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо 6 дугаар сарын 15-нд буюу шинэ сар гарах үед шинэ орлогын санаа орж ирэх. За магадгүй одоо үндсэн ажлынхаа хажуугаар өөр шинэ зүйлсүүдийг магадгүй хобби байсан зүйлсээ үгүй бол өөр байсан ур чадвараа ашиглаад одоо сайд хасал буюу одоо давхар бизнес эрхэлж болох буюу магадгүй орлогынхаа их усрыг нэмэгдүүлэх. За үнэ хүртэл одоо шинэ үн тариф тогтоох боломжтой. За үгүй бол шинэ ур чадвар эзэмшээ тэрийг хүртэл мөнгө болгож хувиргах боломжтой гэсэн үг. За тэгээд түүнээс гадна одоо Тэнгэрийн ван гараг эхрийн ордон дээр таны 2 дугаар гэр дээр явж байгаа учраас мөнгөний орчин доктортой биш харин шинэлэг гинтийн техник технологитой холбоотой. За үгүй бол онлайн цахим сүлжээтэй холбоотой, мэдээлэлтэй холбоотой байдлаар ерөнхийдөө бол илүү боломжууд орж ирэх, мөнгөний урсгалууд илүү гинт огцон байдлаар нэгдэх боломжтой. За тэгээд сарын сүүл үеэр буюу 6 дугаар сарын 29-нд ангараг гараг маань эхрийн орд руу түрүүний таны 2 дугаар гэрлөө буюу хөрөнгө мөнгө санхүүгийн гэрлөө орсноор та өөрөө мөнгөтэй холбоотой асуудлууд дээр илүү идэвхтэй хөдөлж эхлэх болно. За тэгэхээр магадгүй одоо та бусад хүмүүстэй илүү их ярих, мөнгөний талаар илүү их бодох, шинэ зүйлээ магадгүй эхлүүлээгүй төлөвлөгөө гаргах гэсэн байсан бол яг тэр үед илүү эхлүүлэх, орлогоо нэмэгдэх гэж орлох боломжуудыг ч гэсэн илүү эхлэж өгч байгаа гэсэн үг. За гэхдээ ангараг гараг 2 дугаар гэр дээр орох үед зарлага ч гэсэн дагаад их байх гаддаг. Ялангуяа магадгүй бодлогоогоор одоо өөрийнхөө хүсэл дээр туурлаад илүү хурдан одоо жижиг олон зарлал гаргадаг. За үгүй бол шууд авмаар санагдаад бодлогогүйгээр авах гаддаг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар зардал ихсгээд хандлагатай байдаг учраас та хэд маань гэрийг эсрэгээр одоо давуу тал болгож ашиглаарай гэж энэ хүү бичлэг хийж байгаамаа. За өөрөөр хэлбэл таны одоо мэдлэг ур чадвар дуу хоолой за үгүй бол олон талын ур чадвараа хөрөнгө мөнгө санхүү болгох боломжид нэгдэж байгаасаар гэсэн үг бахнэ. За сонсон үхрийн ордны мандалтай хүмүүс маань өөрийнхөө ордны лого за үгүй бол үхрийн орд гэдгийг бичиж үлдээхээ мартаозай. За хэрвээ та хэд маань одоо болтол үзээгүй байгаа бол 6 дугаар сард юу болох илүү дэлгэрэнгүй тайллаа үзэхээ мартаозай. За 2 дугаар байранд орсон мөнгөний боломжууд нэгдэх орд маань гэх юм бол мэлхийн мандалтай хүмүүс орсон байна. За мэлхийн мандалтай хүмүүсийн хувьд 6 дугаар сард мөнгө ерөнхийдөө бол маш нэлийн хүчтэй байр суурьтай байх болно. За ялангуяа одоо сарын 2 дугаар хагас эхлэх үед одоо энэхүү боломжууд маань илүү идэвхтэй биш хүчтэй болох болно. За сарын ихэнх үед сугар бөгөөд Пархасад гараг таны 1-р гэр дээр аялж явж авах бөгөөд одоо энэ шууд утгаараа 1-р гэр нь одоо таны зан чанар хинбэ гэдэг зүйлийг илэрхийлж байх боловч одоо энэ нь нөгөө шууд мөнгөтэй холбогддоггүй. За 1-р гэр дээр байхад та өөртөө илүү одоо бусдын анхаарал өртдөг, илүү бусдыг татах хүчтэй, илүү бусд хүмүүс таныг одоо эерэг байдлаар, гоо сайхан байдлаар үгүй бол аз завшаан боломж байдлаар одоо илүү таатай байдлаар хүлээж авах боломжууд нэмэгддэг бөгөөд хүмүүс ч гэсэн илүү туслах гадаа хандлагатай байдаг. За тэгээд та ч гэсэн өөрөө илүү өөртөө ихтэй мэдрэх болно. За тэгтэл сарын 2 дугаар хагаст болоод ирэнгүүт сугар бөгөөд Пархасад гарагууд маань болохоор таны 2 дугаар гэр дээр за сугар гараг маань 6 дугаар сарын 13-наас таны 2 дугаар гэр дээр орж байгаа. За энэ үеэс ерөнхийдөө бол мөнгө өөрийнхөө үнэлэмж орлоготой холбоотой байдлаар санхүүгийн боломжууд нээгдэж эхлэх болно. За яг тэгээд энэ таатай одоо гарагийн хөдөлгөөн эхэлчихсэн явж ирсний дараагаар одоо яриадсан аз завшаан өсөлт дэлтэйг илэрхийлдэг Пархасад гараг маань таны 2 дугаар гэрлөө сугар гарагаа дагаад
орж ирж байгаа. 6 дугаар сарын 30-нд. За ийм учраас ерөнхийдөө бол 12 жилд нэг олдох мөнгө хөрөнгө санхүүгийн илүү ахиулах боломжтой мөчлөг эхэлж байгаа гэсэн үг. За ингэснээрээ та хэд маань орлогоо илүү өсгөх, за үгүй бол дахиад шинэ орлогыг хүүсвэртэй болгох, за магадгүй үйлчлэгээ дутуу үнэлдэг байсан бол үнэ тарифаа ч гэсэн илүү өсгөх боломжтой. За түүнээс гадна өөрийн хувь чадварыг ч гэсэн илүү мөнгө болгох, за үгүй бол өөрийн үндэсний ч гэсэн илүү хүчтэй мэдрэх байдлаар энэ энергийг та хэддээ ашиглаарай гэж зөвлөмөр байна. За гэхдээ мэдээж одоо энэ сайн бүхнийг дагаад илүү болгоомжлох зүйлсийг маань ч гэсэн та хэддээ хэлж өгөх хэрэгтэй болов гэж бодож байна. За түрүүний одоо хэлсэн Бархасад гараг маань 2 дугаар гэр дээр орох үед санхүүгийн боломжууд ч гэсэн нэмэгдэхээс гадна одоо энийгээ дагаад зарлах ч гэсэн илүү нэмэгдэхэд байх хандлагатай байдаг. За ялангуяа одоо энэ магадгүй гоо сайхан дүр хүүхдэд гэдэг ч юм уу одоо баяр баясгалантай зүйлд зугаа цэнгэлд өөрийгөө шагнах зүйлсүүд дээр илүү их мөнгө гарах магадaltaй байдаг. За тэгэхээр та хэд маань энийг аль болох зохицуулаад одоо эерэг сайхан байдлаар буюу боломж байдлаар нь ашиглаарай гэж та хэддээ зөвлөмөр байна. За тэгэхээр ерөнхийдөө бол та өөрийгөө илүү үн цэнтэй мэдрээд үйлчлэгээ ур чадвараа илүү хөгжүүлэх тусам мөнгөний боломж ерөнхийдөө бол илүү том сайхан болох болно гэсэн үг. За сонсон мэлхийн ордны мандалтай хүмүүс маань байвал мэлхийн орд гэдэг логогоо заавгүй бол нэрээ бичүүлдэхээ мартаозай. За 4 дугаар сарынхаа дэлгэрэнгүй бичлэгийг үзээгүй байгаа бол үзгээ мартаозай гэж та хэддээ зөвлөе. За тэгэхээр мөнгөний боломж нэгж байгаа хамгийн хүчтэй байршилтай ордууд дээр болохоор ихрийн мандалтай хүмүүс маань орсон байна. За 6 дугаар сард ерөнхийдөө бол одоо хамгийн таатай бүх зүйлийг хүртэх боломжтой болж байгаа одоо хүмүүс маань ихрийн мандалтай хүмүүс маань гэсэн үг байхгүй юу? За яагаад гэх юм бол энэ 6 дугаар сард ерөнхийдөө бол одоо энэ жилдээ хамгийн азтай завшаантай боломжтой байх хоёр гараг маань буюу одоо астрологт хамгийн таатай байдаг хоёр гараг маань буюу сугар бөгөөд Бархасад гараг маань хоорондоо ерөнхийдөө бол холбогдож байгаа. За холбогдож байгаа холбоос нь хүртэл таны 2 дугаар гэр дээр буюу хөрөнгө мөнгө санхүүг илэрхийлэх гэр дээр холбогдож байгаа. За түрүүний ярьсан хоёр гарагийн хувьд нөгөө сугар гараг маань болохоор өөрөө хайр дурлал бөгөөд эд хөрөнгө мөнгө баялагийг илэрхийлдэг. За тэгтэл Бархасад гараг маань болохоор одоо өсөлт дэлдад завшраа боломжуудыг илэрхийлдэг. Энэ хоёр одоо хамгийн таатай өвдөлттэй хоёр гараг маань хоорондоо холбогдож байгаа гэсэн үг юм аа. За тэгэхээр нөгөө холбогдож байгаа гэрэн төрийн эсэмжлэн шууд утгаараа бүр мөнгө хөрөнгө санхүү орлоготой холбоотой байдаг. За энэ одоо илүү азтай байх боломжтой үе нь ерөнхийдөө бол 6 дугаар сарын 10-нд түрүүний хоёр гараг маань хоорондоо холбогдож байгаа бөгөөд энээс одоо 2-3 хоногийн өмнө 2-3 хоногийн дараа буюу одоо баг ойролцоогоор 7 хоногийн хугацаанд энэ энерги илүү хүчтэй мэдрэгдэх болно гэсэн үг. За тэгэхээр нөгөө шинэ орлогыг хөөсөртэй болгох, за үгүй бол магадгүй бонус нэмэлт авах гэдэг ч юм уу. За үгүй бол одоо магадгүй илүү азтай байдлаар үнэ нэмэх боломж олдох, санхүүгийн хувьд одоо бусдаас магадгүй дэмжлэг ирэх гэдэг ч юм уу. За та өөрийнхөө авиасыг ч гэсэн одоо илүү үн цэнтэй байдлаар хараад мөнгө хөрөнгө санхүү болгож ашиглах байдлууд нэмэгдэх ойлголтууд ерөнхийдөө бол ирнэ гэсэн үг. За тэгээд үүний дараагаар 6 дугаар сарын 15-нд яг таны 1-р гэр дээр буюу таны одоо хин бэ гэдэг зүйл дээр таны ордон дээр шинэ сар гарч байгаа. За өөрийгөө энэ үед нөгөө та илүү шинэ байдлаар тодорхойлснороо дахиад үүнийг дагаад мөнгөний боломж нь гэсэн нэмэгдэх боломжтой. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ сар таад маань азтай байх үеийг алдалгүй ашиглаарай гэж зөвлөмөр байна. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө үн цэнийг ур чадварыг илүү харах юм бол мөнгөний үе таалга нэгдэх болно гэсэн үг. За сонсон ихрийн ордныхон маань байх юм бол ихрийн орд гэдгийг бичээрэй. За үгүй бол ихрийн ордныхоо логог ч гэсэн бичгээ мартаозай. За хэрвээ 6 дугаар сарын бичлэгээ дэлгэрэнгүй тайлбараа үзэж амжаагүй байгаа бол үзгээ мартаозай. За тэгэхээр хамгийн сүүл ерөнхийдөө бол нөгөө тусгай байрны ордыг ярьдгийг маань та хэд мэдж байгаа л гэж бодож байна. За тэгэхээр энэ сартаа буюу 6 дугаар сартаа тусгай байранд орсон орд маань гэх юм бол номын мандалттай хүмүүс байгаа. За номын мандалттай хүмүүсийг яагаад топ 4-т оруулаагүй хэрнээ одоо тусгай байранд оруулсан талаар ярьж өгье. За одоо нөгөө түрүүн яриад байгаа бусад ордууд дээр яригдсан сугар буюу одоо хайр дурлал мөнгө хөрөнгө санхүү эд баялагийг илтгэх гараг маань Бархасад буюу аз завшаа өсөлт дэлхийн гарагтай холбогдож байгаа байршил нь болохоор таны 8 дугаар гэр дээр тохиож байгаа учраас тусгай байранд оруулсан байгаа. За 8 дугаар гэр нь болохоор нөгөө дундын хөрөнгө мөнгө санхүү заавгүй бол таны хамтрагчийн орлого заавгүй бол үр шир зээл хөрөнгө оруулалт татвар бусдаас ирэх одоо хөрөнгө мөнгө санхүүгийн тусалцаа дэмжлэгтэй холбоотой учраас
одоо шууд утгаараа таны мөнгө гэхээсээ илүү өөр хүнээр дамжуулж одоо мөнгө орж ирэх боломжтой байгаа байдлыг илтгэж байгаа гэсэн үг. За тэгэхээр магадгүй зээл хөвжүүлж исэн бол тэр нь илүү бүтэх азтай тохиолдлууд гарах. Завгүй бол магадгүй хамтрагч нь ч гэсэн илүү азтай байгаад одоо шууд утгаараа танд биш ч гэсэн хамтрагчаар нь даавал одоо дамжуулж хөрөнгө мөнгө санхүү орж ирэх боломжтой гэсэн үг. За гэхдээ нөгөө 8 дугаар гэр маань өөрөө баг зэрэг одоо ийм төлөөстэй нөхцөлтэй ирдэг учраас та хэрвээ өөр шир зээл авч байгаа бол аль болох энэ одоо тэр нөхцлөө илүү сайн унших, за бодиттой байдлаар одоо бүх зүйлдээ мөнгөдөө одоо үүрэг хариуцлагаа өөрч тооцоогоо хийх ёстой шүү гэдгийг ерөнхийдөө та хэдий сануулж хэлмээр нь мэдээж одоо энийг хийснээрээ та хэдийг аль болох тохиож болох хэцүү зүйлсээс сэргийлэх гэж оролдож байгаа гэсэн үг юм шүү. За тэгэхээр та хэдэд маань иймэрхүү бичлэг таалагдж дараа дараагийн сартаа хийгөө бас комент бичиж үлдээгээрэй. За дуустал нь сонссон хүмүүстээ маш их баярлалаа. За натаал чартын уншлага хийлгэх, хосын нөхцөл гаргах юм уу бусад үйлчлэгээн дэгмөө сонирхож байгаа бол дэлгэцнээр гарч байгаа Facebook болон Instagram хуудасаар надтай холбогдох боломжтой шүү. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.